хамгаалагч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнууд 2006 оноос жил бүрийн 11-р сарын 29-ний энэ өдрийг хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэн иржээ. Улс орнууд хүний эрхийн төлөө тэмцэж байгаа эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудалд анхаарал хандуулж байна. Тухайлбал, хөл хорионы энэ үед хүний эрхийг хамгаалагчдын эрхийг зөрчихгүй байх нь чухал гэдгийг Монголын Amnesty International байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Мөнх Чимэг хэллээ. Эмэгтэй хүний эрхийг хамгаалагч гэдэгт эмэгтэй эсвэл эмэгтэйчүүд эрх чөлөөний асуудал ажиллаж байгаа бусад хүмүүсийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Тэгээд яагаад эмэгтэй гэж онцлоод байгаа вэ гэхээр эмэгтэй хүний эрх хамгаалагчид бол эрсдэлд өртөх магадлал нь одоо маш өндөр байгаа гэдэг. Гендер зориулсан хүчирхийлэл, зандлахил бас өөртөө эрсдэлтэй байдаг. Хийж байгаа ажил нийгэмд эзэлж байгаа үүргээсээ холбоотойгоор нэр төрийн гутаанд оромжлох, мөрдөх, айлгын сүрдүүлэх, гэр бүлийг сүрдүүлэх гэх мэтчлэн эрсдэл өндөртэй байдаг. Ялангуяа зөрчил мөргөлдөөний үед эмэгтэй хүний эрх хамгаалагчдын асуудал хурцлаар тавигддаг байгаа. COVID-19 цар тахлын үед бол дэлхийн нийтээр засгийн газрууд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа нь бас хажуугаар нь явсаар байх ёстой гэдэг байр суурийг бол хүний эрх хамгаалагч нар бол баримталж байгаа. Ялангуяа энэ хөл хорионтой цар тахлын үед төрийн зүгээс хүний эрхийг хангах, хамгаалах, хэрэгжүүлэх үүргээ заавал биелүүлэх ёстой гэдгийг бол шаардж байгаа. Хүний хувийн орон зайд халдах, хүний хувийн нууцыг олон нийтэд дэлгэх гэх мэтчлэн хүний эрхийн асуудлууд бол энэ цар тахлын үеэр бол нэлээд хурцаар тавигдж байгаа учраас маш олон хүний эрх хамгаалагч нар бол дэлхийн нийтэд хэрэгтэй байгаа. Судалгаагаар 2019 онд дэлхийд дахинаа 300 гаруй хүний эрх хамгаалагч эрсдэлд өртөжээ. Тэдний 85% нь өмнө нь эрхэлж байсан үйл ажиллагааныхаа улмаас зам хийлэлд өртсөн байсан бол 10%